Сайн байцгаана уу үзэх өдрийн мэнд. Шууд цуврал руугаа орцгоё. Үзлэг дууслаа. Та бүгд ирүүл харуул байна. Багт илсхийн тулд яагаад ийм зүйл хийдэг юм бэ? Судлаач хүний хувьд энэ ажил үнэхээр өгөөжтэй юм а. Ээлбүүдээс ахуулаад луугийн эзэн мөн луугийн тусгай шавь хүртэл байна. Ийм ховор хүмүүсийг судлана гэдэг азтай байна шүү. Энэ багт орсондоо үнэхээр баяртай байна. Федиг үзэж чадаагүй нь л харамсалтай юм. Надаас хол бай. Албан ёсны дайралтын багийн гишүүн биш шүү би гэд 3 секундын дотор алга болсон байдаг юм аа. Инээмсэглэгч эмэгтэйг шалгасан уу? Өө сайн байна уу гүнжээ. Ерөнхийдөө бол тийм. Гэхдээ илүү их мэдхийн тулд нэмэлт шинжилгээ хийх хэрэгтэй болно. Нэдийн авсан чадварын нэр нь эльфийн хатны эдэслэл. Энэ нь хатны ашигладаг оюун санааг захирах чадварын сул хувилбар нь юм. Энэ чадварыг нэг удаа ганцхан хүнд хэрэглэж болно. Мөн дараах нөхцлүүдээр идэвхжүүлнэ. Нэгтэн нэд нөгөө хүнтэйгээ доор хаяж 30 секунд биеэрээ хүрч байх ёстой. Хоёрт нь тэр тухайн хүний нүд рүү харж байх ёстой. Тэр хоёр шаардлагыг хоёуланг нь хангасан. Гэтэл ямар нэг шалтгаанаар энэ чадвар инээмсэглэгч эмэгтэйд үйлчилсэнгүй. Нэдийн адислал хүчээ алдаагүй. Ямар нэгэн байдлаар ч сулраагүй. Би эхлээд өөр хэн нэгний адислал эсвэл хараалд өртсөн байх гэж бодсон. Гэхдээ тийм зүйлч байсангүй. Мөн бүх тоног хэрэгслүүдийг нь аль хэдийн хурааж авсан байсан. Тэгэхээр үлдэх цорын ганц тайлбар нь түүнд ямар нэгэн бие махбодын асуудал байгаа явдал. Үннийг хэлэхэд түүний дархинд ямар нэгэн асуудал байгаа гэж бодож байна. Хэрэв та хэн нэгэнд өндөр түвшний сэргээх чадвар хэрэглэвэл хүнд өвчин гэмтлээс бүрэн эдгэх боломжтой байдаг. Жишээ нь хуруугаа алдах юм бол тэр даруй буцаан залгаж болно. Харин олон жилийн өмнө тасарсан бол эдгэх чадвар ямар ч нэмэргүй. Инээмсэглэгч эмэгтэй багада усан онгоцны осолд орсон байсан. Магадгүй тэр үед дархинд нь ямар нэгэн хэсэг гэмтсэн байх. Хэрэв тэр бүх цаг хугацаанд тэр гэмтэлтэйгээ амьдарсан бол ертөнцийг биднээс дэс өөрөөр хардаг байж магадгүй. Нэгэн хоромд түүний дархи нэдийн нүдийг харснаа огт бүртгээгүй гэж төсөөлье. Тэгээд адислал идэвхжих нөхцөл хангагдаагүй гэсэн үг. Хэрэв энэ таамаг үнэн бол тэр хүмүүсийг биднээс огт өөрөөр хардаг байж магадгүй юм. Өөр нэг магадгүй зүйл нь бид түүнд ер нь хүн шиг ч харагддаггүй байх. Арван 3 жилийн өмнө усны давалгаанд түрэгдэн явсны дараа анх нүдээ нээхэд би юу ч харж чадахгүй байсан. Миний эргэн тойрон дах бүх ертөнц харанхуй байлаа. Жихмийн шуугсаар л байсан. Тэгээд би зүгээр л орилсоор байв. Би өөрийгөө хэн болохоо ч мэдэхгүй байсан. Толгой минь дэлбэрэх гэж буй мэт. Өвдөлт нь дэвчхийн аргагүй. Хүчтэй байсан тул би зүгээр л үхэхийг хүсэж байв. Тэгээд нэг өдөр гинэт хаанихтэй хүчний үнэр үнэртэж жихний шуугаан зогсож эхлэв. Нүдээ нээ. Чи зөвхөн дүрс сүүдэр харж байна уу? Нүд чинь баг зэрэг үүнд дасах хэрэгтэй. Санаа зовлтгүй. Би эдгээгээд өгнө. Тэр үед би багштайгаа тэнд тааралцсан. Өдөр бүр нэг цагт хүчний үнэр үнэртдэг байлаа. Багш надад өөрийн дорн зүгийн хэлийг уншиж, сургаж, бясалгал хийж, түүний заасан шүлгүүдийг уншиж өнгөрөөдөг байв. Би амар амгаланг мэдэрдэг байсан. Ядаж бясалгал хийж байхдаа хараа минь айжмаар сэргэж байсан ч хүмүүс бүгдээрээ харанхуй сүрдмээр манг сууч шиг харагддаг байв.
Миний харсан цорын ганц хүний дүр бол толинд туссан өөр юм дүр байсан. Би мангасуудын дунд амьдрахаас залхаж байна. Би дүүгээ санаж байна. Нэрийг нь ч царайг нь ч санахгүй байна. Гэхдээ тэр надтай адилхан харагддаг байх. Хэрв тийм бол тэр над шиг бас хүн шиг харагдах ёстой. Тэгээд нэг өдөр би түүний хэлсэн бүхнийг хийсэн. Тэр бүх шүлгийг хичээнгүйлэн уншсан. Яаж ийм зүйл болдог билээ? Яагаад бүгд бүрч хачин санагдаад байгаа юм бэ? Тэр үү? Энэ бол Персефоне ихэнх залуу гишүүдийн туулдаг нэг төрлийн үйл явц. Тэд хор эсвэл биеийн хүч хэрэглэн чиний оюун ухааныг сүйтгэдэг. Дараа нь хортой хүч шатаасныхаа дараа мана урсгалыг дэмждэг шүлгүүдийг уншуулдаг. 10 хүн дутмын 9 нь энэ үйл явцыг давж чадалгүй өгдөг. Харин амьд үлдсэн ганц хүн нь дархин маш их өөрчлөгдснөөс болж онцгой мэдрэхүйтэй болдог. Хацрын яс гаднаас нь дотогш 8 цагийн чиглэл рүү 2 инч. Миний хилээд байгаа онцгой мэдрэхүй нь юр бусын хурц үнэрлэх, амтлах, мөн хөдөлгөөн дүрсийг таних чадварыг агуулдаг. Гэхдээ энэ нь зүгээр үндсэн мэдрэхүйн өсөл биш юм. Энэ нь шин мэдрэхүй бүр мэдрэхүйн эрхтнүүдэд мэдээлэл хүлээн авах арга хэлбэрийг хүртэл өөрчилдөг. Ойлголоо. Тэр сумнууд заавар юм бэ. Хэрэв би нүүр болон бие тэр сумнуудын дагуу өөрчилбөл би өөрийгөө өөр хүн болгож чадах юм бэ. Багш минь намайг харах үед төөрч явхад минь харж хандсан. Тэгээд эвдэрсэн байсан ч би хэрэгтэй хүн хэвээр байж чадна гэж хэлсэн. Тэр надад зүгээр л хоосон урам зориг өгөөгүй. Жинхэнэ тулааны урлагч зааж өгсөн. Тэгээд дүүг минь олж өгнө гэж амласан. Тийм учраас би түүнд өөрөө төлөх ёстой. Луугийн зүрхийг эргүүлэн авах төлөвлөгөө бүтэлгүйцсэн. Би багшигаа хоригдож байгаа газраас нь аврах өөр арга бодож олох хэрэгтэй. Ямар ч үнээр хамаагүй энэ газраас гарах арга олох ёстой. Ямар нэгэн арга байж л таарай. Хөөе чи намайг зүгээр л харж зогсохоос залхаагүй юу? Би эндээс гарсан ч гэсэн өхөн шүү дээ. Би хэтэрхий их нууц мэдээлэл задруулсан. Ямар ч байсан удахгүй өгөх юм чинь миний ганц хүсэлтийг биелүүлж өгч болох уу? Ганцхан удаа усанд оруулчих. Ийм бохир мэдрэмжийг би дэвчиж чадахгүй байна. Хэрв тэгвэл би чиний хүссэн бүхнийг хэлнэ. Бас хүссэн бүхнийг чинь хийн. Юу гэмээр байна да? Хэрв намайг суллаж чадахгүй бол өөрөө угааж өгч болно шүү. Би дургүйцэхгүй. Би мэдэж байсан юм. Ирчүүд үнэхээр таамаглахад амархан. Хүмүүс гэнэт асар их хүч чадалтай болоход ямар болдгийг чи мэднэ бидтэй. Тэд дур булаам хамтрагч хүсдэг. Эсвэл хамтрагч нар гэж хэлэх хэрэгтэй байх. Би чиний хизээч мартахгүй шагнал байх болно. Мэдээж намайг оргож амжих хүртэл маш богино хугацаанд л луугийн зүрх болон гэрлийн сэлэмтэй хүн ийм хүчрхэг дайснаас давуу байдал олж авах цорын ганц арга чи ч гэсэн өөрийн хүслээс буцаж чадахгүй. Хөөе. Димэ юм ярихаа болоод тэмдэгтээ шавжаа гарга. Өмнөх амьдралд байсан шиг яг хэвээрээ байна шүү. Тэр үед ч гэсэн бараг дуслаа. Энэ бүхэн дуусмагц. Бид хамт байж чадна. Запир чи надад итгэж миний хэлснийг хийх болно. Тийм биз дээ. Чи зөвхөн намайг ашиглаад дараа нь хаяхыг л хүсдэг байсан. Надад одоо чамайг алах хүсэл ганц л байна. Гэхдээ чиний дүү болох нээдийн төлөө би чамд дахиад нэг боломж олгоно.
чамайг алах хэсэг одооноос хойш чиний юу хийхээс чинь шалтгаална. Нүдэ нэ. Дуусчихсан уу? Би түүнд хилний шившлэг хэрэглэсэн болохоор аажмаар хэвэн байдалтай эргэн орно. Хүний дархийг хэтэрхий генет өөрчилбөл гаж нөлөө гарах эрсдэлтэй. Түүний мэдрэхүй болон дурсамжууд бүрэн сэргэхэд хэсэг хугацаа хэрэгтэй. Ийм удна гэж бодсонгүй шүү. Энэ бол гаж нөлөөг хамгийн бага байлгах миний хамгийн сайн арга. Үннийг хэлэхэд инээмсэглэгч эмэгтэйг эмчлэх санааг чамайг эсэргүүцнэ гэж бодсон. Овли та хоёр түүнийг хорооно гэж байсан. За үннийг хэлэхэд миний нэг хэсэг нь түүнийг зовоохыг хүсэж байгаа. Гэхдээ түүн шиг чадвартай хүн бидний төлөө ажиллавал муугүй шүү. Бидэнд учруулсан бүх асуудлынхаа төлөөсийг төлөх болно. Ямар ч байсан тэр одоогоор ухаангүй байгаа. Би явхаасаа өмнө боломжийг ашиглаад аюулгүй төхөөрөмж суулгасан. Одоохондоо энэ нь дараагийн ажилдаа санаа зовохгүйгээр ороход хангалттай. Үннийг хэлэхэд би түүнтэй уулзахыг үнэхээр хүсээгүй. Эхэндээ би зүгээр л алахыг хүссэн. Дараа нь нээдийн эгч болохоор нь бодлоо өөрчилсөн. Гэхдээ түүнийг алахгүй л бол түүний юу ч хийж чадах түүнээс нь айж байна. Тиймээс огт уулзаагүй байсан нь дээр байж. Яг л миний бодож байсан шиг. Түүнтэй уулзсны дараа уур хилэн хорслоо барьж чадсангүй. Өөхөх мөч хүртлээ бүр үхснийхээ дараач би чамайг хизээч ойлгож чадаагүй. Үннийг мэдсээр байж чи яагаад Дартар усын шүтгчэдтэй үлдсэн юм бэ? Би чиний хувьд ер нь юу байсан юм бэ? Одоо би тэрийгч асууж чадахгүй. Учир нь тэр ирээдүй зөвхөн миний дурсамжинд л оршиж байгаа. Гутал? Юу гутал вэ? Өө бурхан минь, гутал минь гинэт нисчихлээ. Оо, энэч бас нисэхнэ. Би эднийг дахиж өмсөж чадахгүй. Харанхуй шат. Ялэмгүй сэрүүхэн агаар. Харанхуй дайрс нь бараг гэрэлтэж байгаа мэт харагдах байдал. Чиний хардах чинь үнэхээр хөөрхөн юм а. Хардахаа тэгээгүй дээ. Өмнөх амьдралдаа би сайн муу олон хүнтэй учирсан. Би хууртагдсан, ашиглуулсан. Тэгээд бас үхлийн шарх авчиж байсан. Үүний үр дүнд би дахиж хиндэж итгэхгүй гэж амласан. Энэ дэлхийг худал хуурмагаар дүүрэн гэж боддог байсан. Тэр харанхуй ертөнцид альтаар надад жинхэнэ дөрхөө харуулсан цорын ганц эмхтэй байсан. Өчүүхэн салхинд хийсэд алга болчихдог хоосон худал үгсээр биш. Харин өөрийн үйлдэлээрээ. Тийм учраас энэ амьдралыг хичнээн олон удаа дахин давтах болсон ч би чамайг дахин сонгох болно. Альтаар. Дахин нээгцэн. 3 дугаар бүсийн их сүм дайралт дуусныг албан ёсоор зарлах сүр жавхланд баярын ёслол зохион байгуулав. Түүний дараах найрын үеэр альтаар удахгүй болох мөсөн луугийн дайралтыг зарласан. Зөвхөрсөн гүнжийн дайралтаас авчирсан эрдэнэсүүд ирээдүйн ашгийн хүлээлтийг бий болгосон. Мөн луу устгагч дээд эльфүүд 10 агуу дайчдын зарим нь бүр ариун нэгэн хүртэл оролцох дайралтын гишүүд. Энэ ажиллагааны итгэл найдварыг төрүүлж байв. Хөрөнгө оруулагчдыг татах зүйл хангалттай их байсан. Бүх зүйл төгс явж байна. Бидэнд хэрэгтэй бүх хөрөнгийг цуглуулахад ямар ч асуудал гарахгүй байх. Гайхалтай байна альтаар. Чам шиг ердөө нэгэн нийгмийн хүрээний эмэгтэй ийм зүйл зохион байгуулж чадсан гэдэгт итгэхгүй байна шүү. Би чамаар үнэхээр бахархаж байна.
ариун нэгэн танд ч гэсэн магтаал өргөе. Тэгээд хамгийн чухал нь өнөөдрийн арга хэмжээний од. Хүндэт зочин. Ноён зайпар. Чамайг нэг харъя. Дартаар үсэн шүтгчдийн тэргүү. Тэр муу энд юугаа хийж байгаа юм бэ? Ингээд энэ цуврал маань дуснаа. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тиймээс see ya.